Ёо, ихсэрэл 11 боллоо л. Тэгээд өөрөө таа. Сэргэлээ. За. Юу ч өөний гэх юм уу? Сайн байцгаана уу? Чимгээ уянгагийн Share with Чимгээ уянга болон эхэлж байна. Энэ болонгаараа бид хоёр зочинтой ярилцлага гинэ. Яг юм шиг. За. Энэ бид Солонгосын бакалавр сурч байгаа. Солонгосын Чонбук National University бакалавр сурч байгаа. Сэргэлэн гүрж оролцож байна. Зөвлөө. Тэгээд сэргэлэн явахдаа эрэхтэй анх яагаад Солонгос сурах болсон? Яагаад наашаа ирэхээр сонгосон те? Тэгээд яаж наашаа юу нэ ирэв? Яг тэгэхээр хүмүүс ч мэдэхгүй байгаа шүү дээ. Солонгос сурхамс ингээд байгаа мөртлөө мэдэхгүй байгаа хүн зөндөө байхгүй юу? Тэ? Тийм болохоор зэрэг өөрийнхөө ирсэн арга зам тий тэгээд энд хурж ирээд юу н сурж байгаа сэтгэл чинь ямар вэ тэр тухай. За би болохоор Жомбог их сургуульд эдийн засгаар сурах гэж ирсэн. Анх манай нэгт ирээд тэгээ би яг дотроо болоод нэг ийшээ ирнэ гэж бол огт бодож байгаагүй. Тэгээд 12-оор төгсөөл тэгээд ингээд хүмүүс амар хурдцаа яв ийчээ ингээд хамгийн apply тэгээд сарагаад хамгийн ойрхон хамгийн амархан гэж бодсноор ингээд ихч рүүгээ ирсэн. Тэгээ ирэхэд яг хүмүүс шиг бүгдээрэндээ адилхан бүх юмаа зэгцлээл бүгднийг бичээл summary study plan дээр бүгдээрээ бичээд ирсэн. Гэхдээ би амар тийм томор төсөөлж амар хэцүүгээр хийгээгүй яа дээрсэн мдээгүй байсан болохоор тэгэл мэдгүй явж байгаа зүгээр ингээл нэг хэдэн өгүүлбэр бичээл тэгэл апплод болсон ч тэгэл ярилцлага авна гээл тэгэл ярилцлагандаа өгөөл тэгэл тэнцэл тэгэл орж ирсэн. Нэг амар гээгүүл дээ. Гэтэ яг тэнцнээ сонсоод гэсэн л дээ. Өөрөө нэг ямар ч жуулчлан байгууллагаар жуулчлаа. Тэр үедээ яг топикийн 4-т байсан гэдгийг нэг амар сайн биш л дээ. Гэтэ яг нэг хасцтай жоохон сэтгэлээ авах хэмжээнийх л та. Гэтэ тэрийг сайтыг уншаад би ойлгохгүйсэн. Солонгосын сайт яаж аим шигтэй юу амар бүх юм ингээд бөөнөрч ерөөсөн яа хаана юу агаар мэддэхгүй. Нэг тийм ширхэгч англи үг байхгүй тий. Сайнтай. Тэгээд англи хэлтэй дээр дарчвал бүх мэдээлэл байхгүй шал өөр хэдэн жилийн өмнөх юм гараад ирдэг. Тэгээд би ерөөсөө уучрах байхгүйсэн. Тэгэл ээж их чамстай найдаал тэгэл нүдэн хайсаа. За. Одоо Солонгос ирээд хэр удаж байгаа л одоо хэдвэр курс үлээ? Одоо 3 дахь курсээ төгсөж байна. 3-2-оо төгсөж байна. Ямар вэ? Солонгос сурсан чи. Чамд хамгийн хэцүү байсан үе дурсаач би бол мэдэх юм бэ. Хамгийн эхний семестр аимшигтэйсэн. Би бүр хаана ирчвэ? Юунд ирчвэ? Би ер нь яах гэж ирвэг амар олон юм бодсон л тоо. Тэгээд тэр өдрөмж хүн болгонд ирэх байхгүй юу? Харин тэгээд даваа гарчаар л мэдх юм л та. Тэр үедээ зөвхөн надад л байгаа юм шиг санагдаж байлаа. Амар хэцүүсэн, буцмаар байсан, буцаа гэсэн, буцсан, ирмээргүй байсан, ирэхгүй гэсэн. Тэр агаад ирсэн. Молодоо ирсэн. Тэгээ яг үлдсэндээ бол баярлж байгаа. Явцаагуудаа бас баярлж байгаа. Одоо тэгээд тэрийг даваад гарсандаа амар итгэдэггүй. Амар хэцүүс давцсан тийшөө. Тэгээ Монголд оюутан байх ямар гэдгийг мэдэхгүй болохоор тэгээд одоо энд оюутан байгаа ямар вэ гэхээр зүгээр л амар заавал би үзмээргүй байгаа хичээлүүдээ үзэх шаардлагагүй нь гоё. Тэгээд өөрийнхөө таймтейбл зориулаад хичээлээ сонгодог нь гоё. Тэгээд нөгөө нэг багш нартай одоо их сургуулийн багш гэхээр амар хаалттай байд юм санагдаад байт юм байна. 10 жилийн багш ч юм болохоор ингээд шууд багшаа гэж нэсэд очиж тэгмүүд яг их сургуулийн багш болохоор яг тэр хичээлээ зааж байгаа болохоор яалтчгүй профессороо гэж яг ингээд ханддаг болохоор жоохон яг асуух юмдаа амар эргэлздэг. Тэгээ ер нь бол асуудаг, гэхдээ асуухыг хичээдэг. Тэгээ асуудаг.
Тэгээд гадаад болохоор бүр сүүл рүүгээ зүгээр ичгнүүрээ илгэндээ нагаад зүгээр амар тэгдэ нэг юм асуудаг. Тэгээд яг ойлгохгүй байж. Гэтэ яг үнэ профессорыг асуухыг хүлээжсэн байхгүй. Тийш тий. Асуусан л хожин доо юм. За хамгийн хэцүү тийм байсан юм аа. Ойн юу байсан? Гойн бидалтай дуусгах. Тэр мэдрэмж гоё. Тэр мэдрэмж гоё. Тэгээд Тийм баг. багш нар сайн байлаа гэж хэлүүлэх гоё. Тэгээд дүнгээ сайн дуу авсан бол гоё. Тийм л энэ да. Арга. Бас тэтгэлэг авах юм бол. Дөнгөөс хамаараа тий. Тэтгэлэг авах. Тийм тэтгэлгийнхаа хэмжээг харах гоё. Чам хийш тийш явж мавч зугаалж юм бол гоё санагдахгүй юм байна тий. Хамгийн гоё юм. Янз бүр хоол гоё шүү. Окей. Хоол хийж өгч байгаа шүү. Хичээлийн тухай асуух юм уу? За. Солонгос дээр гэхдээ хамгийн гоё юм нь юу вэ гэж. Тийм үү. Тэгвэл кофе шопод нь гоё. Тий. Тэгээ тэрүүгээр дандаа манай их сургалтад дагуулж өгдөө. Тэгээ би бүх гоё юм идтий. Тэр гоё идтий. Тэгээ би жарж байгаа юм чаа. Зя. Манай сэргэлэн чинь дөрөв хэлтэй байгаа. Хэл сурсан туршлагаасаа ч юм уу бас нөгөө нэг хүүхдүүд мэдээсэй гэсэн юм бас хуваалцвал. Орос хэл болохоор би чинь цэцэрлэгээс эхлээд 6 дугаар анги хүртэл орос сургуульд яваад орос цэцэрлэгт явж исэн. Тэгээд яг тэр яаж сурснаа сандгүй нэмэт гэж сурсан байсан. Тэгэл Монгол яг 6 дугаар анги хүртэл монгол хэлийг ингээд монгол хэл гэж сурж байгаагүй. Яг амьдралдаа ашигладаг ч гэсэн яг хичээлдээр ашиглаж байгаагүй. Тэгээ монгол хэлийг монгол сургуульд араа сурсан. Яг хэлийг гэж монгол бичгийн. Тэгээд бичгээр бол амар асуудалтай байсан. Тэгээд одоо орос хэлийг бараг би 6 дугаар хүртэл үзчихээд гэхэрсэн бараг 10 гаруй жил өмнө үү. Амар удаан ямар ч ашиглагүй. Тэгээд сонсоор л ойлгоно. Ярих үедээ ярьдیں۔ Шүү. Гэхдээ яг урднаас амар сонсоод ингээд нөгөө ярих төвшний биш байх гэж би өөрөө боддیں۔ Гэхдээ яг амьдрал дээр үзэг үлдээ. Тэгээд тэгээ Монгол сургуульд тахад яг ингээд орос хэл ордог байсан л да. Тэгээд би Монгол сургуульд тахад орос хэлний олимпиадад ордог байсан. Яг сургуулиасаа яг орос хэлний багштайгаа ингээ хойлтнаа. Олимпиадад бэлтгэх үед болохоор ингээд дөрмүүд дээр нь өгнүүд үг ингээ хасцсан. Тэгээ дунд нь ингээд нөгөө юу лээ он тэр цагууд дээр нь тавьж байгаа юм янз бүрийн дөрмийн дээр би зүгээр бичдэг байсан. Тэгээ яагаад тэр гэдгийг мэдтгүү. Зүгээр л мөн гэдгийг мэддэг байсан. Тэгээд цаанаасаа би цаанаас нь жоохноос сурсан болохоор тийм шүү. Тэгээд солонгос хэлийг болохоор яалаа нөгөө солонгос хамтлагуудад амар дуртайсан жоохон бахта. Тэгээд яг баахан байдаг байсан шүү. За хэний сэдвээс байдгүйс хэлээд яхан тий. WS 501 WS уугүй байла. Тэрэнд амар дуртайсан. Тэгээд тэр хамтлагт амар дуртай болохоор юу дуулж байгааг мэдмээр санагддаг байсан. Тэгээд сурч хэлсэн. Тэгээ хувийн бүсээр заалгуулаад тэгээд сүүл рүү юу гэлээ дамжаанд яваад тэгээд сурсан. Сурж байхдаа бол үнэхээр гоё исэн. Тэгээ яг академик төвшрөө орсон чи хэцүү юм билээ. Тэгээ яг болж индөө. Тэгээд болж индөө. Тий. Чамд ямар нэг тэр баггүй юу? Хүмүүс хамгийн гол нь англи хэл. Дуртай юмараа тэр хэл дээрээ л үзэх юм да. Хамгийн гоё нь. Тэрүүгээр л сурд юм дөө. Тэгээ яг би энэ хэлийг сурмаар байна гэчээд зүгээр ингээд ном аваад тэгээд үг чийжлээтэй бол ямар ч нэмэргүй тэр үгийг мэдлээгээд хин ч яахчгүй тэр үгийг бүх хүмүүс мэдж байгаа юм. Үгүй амар утгагүй юм шиг санагдаад байдیں۔ Тийм болохоор англи хэлийг би бол Friends амар хүзээ би баг Friends чинь 10 season дээр чинь баг одоо 5 6 удаа давчиж үзэж байгаа одоо шүү үзэж байгаа. Тэгээд эхэндээ ойлгохгүй дээ сүүл рүүгээ ойлгоно, гадарлана. Тэгэнгүүтээ тэр жокнуудын амар ойлгоно. Тэгэнгүүт тэр амар нийт одоо ингээд тэр фэнс рүү орчдохгүй. Тэгээд яг
тэдрийг сонссоор агаад ойлгоод нөгөө юу хүндээ сонсоод байвал шууд ойлгох чинь бол биш л дээ. Дуртай юмаа дахин үзээд гэсэн үг. Бүрийн янз шүү. Тэгээд ингээд үзэл ахаар ер нь энэ юм юу юм бол гэж хайгаад тэгсэн үг амар толгоонд үлддэг байхгүй юу? Тийм болохоор зүгээр ямар ч хамаагүй юм сонсоод гэсэн үг бол биш. Дуртай дуугачсан сонсоод гэж юм. Дуртай тэгээд үгийг хайж үзэж үзэл тэгээд ингээд сонсоод ахаар нэр энэ юу гэсэн юм бол хайдаг хгүй цаанасаа. Олон төрлийн кино үзэх нь чухал биш. Нэг киногоо ойлгохлоо олон давтаж үзэх гэдэг чинь тийм. Тэр бас нэг юм. Олон төрлийн дуу сонсох биш, нэг дуугаа бүрэн ойлгож сонсон. Давтаж үзэл сонсоод. Тэгээд нэг дуугаа байсан. За би бас тэгдэм аа. Замшлаарай. Сэргийн нөө хавыг ярьсан. Тэгээ өөрсдөө. За. Тэгээ үг зэвслэгтэр. За. Жоохон бахад намайг өвөө яг гадаад сурж байгаа юмсаа сургуульд өгсөн л та. Юунд хахад ор сургууль хахад тэгмүүд өвөө яг бүх хан дээр ингээд өгнүүд ингээд жижигэн стик юу гэлээ ноутпадаар наачдаг гэсэн өвөө. Үгүй штэ. Тэр чинь тийм байхгүй зөө тэр. Байсан ч байгаа юм замдгүй. Ямар ч ингээд цаасан дээр ингээд өвөө биччихэн тэгээ бүгдийн тайслаа ингээд скотчоор ингээд бүх хан дээр ингээд нэг юм өргөн хан идсэн байхгүй. Өрөө болгон өнгөрөн дундаа ханныхын тэр өргөнөө нь амар өргөн. Тэр ингээд модон дээр энэ дээр юм нааж болдог. Ингээд тэр бүгд ингээд наачдаг. Тэгэл ингээд нойл мэл авах гэж амт өвөө. За нааш сэрэглээ. Энэ юу гэсэн үг вэ? Тэгэл тайлбарлаад үзсэн. Орс хэлийг үү? Англи хэлөө? Орс хэлөө. Тэгэл тайлбарлуулсан. Надаар тайлбарлуулсараа тэгэл би өөр сүүл рүүгээ нүдэнд ороод тэгж үгж хэлдэг байсан. За одоо ингэж чи одоо сурах явцдаа амьдралдаа мөрдөж явдаг зарчим юу байх вэ? Тийм байдгаа. Тийм байвал хуваалцаач. Харин тийм байсан. Яа, миний бодлоор чи юмыг яг 100% дуусгаж санаа намардаг. Тийм байхгүй. Зарчим байнга цэвэрхэн байх хэрэгтэй. За наа. Би мэдхгүй амар хэцүү байдیں۔ Би байнга гараа ингээд хөлс гараад ингээд яатсан бодлоо заавал вау чи санаа намардаг. Мэдгүй бүх юм цэвэрхэн байх хэрэгтэй юм шиг санагдаад байна миний хувьд. Яг боломжгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хамаагүй маа цэвэрхэн байх хэрэгтэй. Коронавиг үеэр хамгийн айтайхан байгаа юм байна тий. Коронавиг үеэр хамгийн надад ерөөсөө зүгээр аюу амархан сэргийн югаар л явж байгаа. хүмүүс ихтэй санагдсан юм надад зүгээр daily юм байдаг. Тэгээд надад би ер нь бол амар тухтай ахыг илүү үздэг. Тэгээд тухтай одоо нөгөө comfort zone дээр орчвол тэгээд залхуурчдаг. Тийм болохоор ер нь бол буруу хүсэлтэй. Гэхдээ би амар чөлөөтэй дуртай хүмүүс гэж дуртай. Тийм болохоор дургүй хүмүүстэй нэг хатсан. Үгүй хүндээ өөр намайг стресстүүлж байгаа юмнуудаас би өөрөө хол ойлгочтой болохоор нэг стресс шаардлага гардаг. Тийм зарчимтай нэг стресстэй амар намайг стресстүүлж байгаа юмтай заавал байх шаардлага байхгүй гэж боддог. Тийм л. Тэгээд гэр бүл айдтай хамгийн нэгт гэр бүл. Би амар ээж аваагаа санаж. Гэр бүл. За хичээл номын хувьд баримтлагдаг зарчим юу вэ? Хичээл номын хувьд хийхсэн хийх л. Тэг юм хийх. Тэгээд явж байгаа байгаа юм да. Тийм. Хоошин тавиад за тэрийг тэгсэндээ за энийг ингэсэндээ гэдэг нэг хүмүүсээр хийлгүүлэх юм уу? Өөрөө амар бахархчихсан уу та? Үгүй шүү дээ. Тэр чинь би новшуулж тэрийг ч давж байгаа юм чи ёо нэг юм давлаа гэж бодсон. Нэг өөрөө бахархаад байгаа юм байна. Бас мундаг хүмүүс амар зөндөө ихэд байна. Чамд бахархтай зүйл байт юм уу тэгээ? Өөрөө бахархтай байт. Бахгүй. Хамгийн өөрөө бахархажсэн үе юу вэ? Бахархажсэн үе юу вэ? Бахархажсэн үе дээ. Их бэдгүй шүү. Жохон бахад онцтой авах хэрэгтэй байна. За одоо амьдралдаа хамгийн алдаан дээрээс суралцж байсан сургамж авч ирсэн мөчөөсөө хуваалцвал юу вэ? Нэг тийм амар том юм байхгүй шүү дээ. Яг жижиг юм. За өдөрт болсон. Харамстай нь юмыг хойшин тавьсандаа амар харамсдаг. Тэгээд тэрэн дээрээс суралцдаг хичээдэг. Хичээсээр л байгаа.
Хойш нь хамгийн миний хувьд одоогийн байдлаар том жишээ нь одоо хичээлээ хойш нь тавьж байгаад амар харамсдаг заримдаа. Яг бол би тэр хичээлийг хийхгүй хуримтлуусаар агаад нөгөө шалгалт төхөнгүүд чинь шүнжэнгөө сууж мөн. Тэгэнгүүт шүнжэнгөө суучингууд ядаргаагаад авахын тулд кофе ууна, энержи дринк ууна. Тэгэнгүүт таглаа ингээд жоохон зэндүрэн алдагдана. Тэгэнгүүт чи шууд ханиад хүрэн тэгээд шүнжэнгөө ингээд ханиатаа зоон ингээд хадуурна. Тэгээд би эрүүл мэндээр авахарч байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ тийм байдлаа шалгалтанд билдээ. Тэгээд шалгалтын хариу нь тэгээд олигтой гарахгүй. Гарсан үе төөхөн байгаа. Тийм болохоор цагийн өмнө цагтын гэсэн зорилготой байна да одоо юм билээ. За хэрвээ надад боломж байсан бол дараагийн асуулт. За хэрвээ надад боломж байсан бол би одоо гэрхэл байсан да гэсэн байдгүй. Хэрвээ надад тийм. Бас би яг 12 дугаар ангидаа ордог жилдээ тий арай нэг жоох хичээсэн бол гэж амар боддог. Тэгвэл яах вэ? Тэгвэл ирэхгүй байх байсан. Өөр улс руу явна гэж. Өөр улс. Үнэхээр мэдээч боломж байсан үгүй боломж яг би өөрөө би болоогүй юм л да одоо бодоод тахнэ. Тэгэхээр харамсдаг зүйл юм. Тэгэхээр ч одоогийн байдлыг мэдээж апдейт хийхийг хүснэ. За эцсийн асуулт. За бусдад чи өөрийнхөө тэгээ бусдад хүргэх юмсан, хэлэх юмсан, шеэрлэх юмсан гэж боддог. Тийм зүйлээ болцооч. Үнэхээр хүмүүс бүр мэдээсээ яагаад хүмүүс энийг мэддэг юм бол энийг л мэдчихвэл ер нь ингээл хамаг юм сайхан болчих байгаа юм шүү гэсэн өөрийнхөө боддог. Бэн. Амар олон байна. За бүгд ярьж болно. За нэгт хүмүүс амар стресстэй юм шиг санагдаад идэв надаа. Зүгээр л тэр хүн тийм л байгаа за гэж орчих юм дээр чинь заавал нэг тэр хүннийг ингээл ярил. Үгүй тэр хүн ч гэлтгүй зүгээр амьгүй янз бүр асуулт хийсэн ч болно л доо. Амар яг хуу тэр юм ч юм уу тэр хүн зүгээр санаа заваад хүлээгээд авчих юм зам үү. Тийм үү. Бонсноор тийм. Ер нь байгаар нь хүлээгээд авсан дээр тэгээд нэг өөрчлөх гээд шаардлага байхгүй. Ой надад хэлээд байна. Юу? Яа таны өөрөөсөө бодоогүй. Окей харин надад хэлээд байгаа юм шиг сонсогдоод байна. Тэгээд юм болгон шеэрлэхээс юм надад хэлж байгаа шиг байна. За надад ч яста гоё санаа. За. Тэгээд дараачих нь болохоор одоо баруун хүн болон мэддэг болсон дөө. Зүгээр мэдмээр байгаа юм хайгаад олчих чадвартай болсон байлгүй дээ бүгдээрээ. Амар юундээ нэг юмны мэдээлэл ч юм уу үгүй мэдээлэл нь одоо надад захиалтай. Юу гэх зүгээр л өөртөө хайгаад олчих юм аа. Тийм. Мэдээлэл асуудаг гэж юм. Үгүй одоо ингээ нэг юмны талаар жоохон гүнзгий мэдээлэлтэй болмоор байгаа хүмүүс ч юм уу. Одоо жишээлбэл би тийм сургуульд орохосоо яах вэ? Үгүй энэ амар наацх юм. Зүгээр олцоо. Зүгээр яг саяны эхний хэлсэнтэй айгуу төсөөлтөө гэхдээ хүмүүс хүмүүс садаа болохгүй байхыг хичээх хэрэгтэй. Хүмүүс өөрийнхөө хайж ирж яаж байгаа юм өөрөөс хэрэг хайчгаа гэж. Үгүй саяны ирж хайхтаа хамаагүй ер нь гинт бодчихлоо л дээ. Ер нь аль тийм хоёр юм амар яа юм. Эхнийх нь зүгээр байгаа нь хүлээгээд аваа. Хоёр дахь нь болохоор хүнд сад учруулахгүй байх үүднээс л айл болох юм хийх хэрэгтэй. Тэхэл хэрэгтэй юм шиг санагдаад байдیں۔ Хүнд найдаж чарчаа бараг өөрийнхөө хийх ёстой 80% ингээд пуг хийж байгаа юу гэдээ буугаад өгч. Миний бодлоор л тийм. За. Өнөөдрийн share with чимгээ ингээ болно. Ирсэн баярлаа. Одоо баярлалаа. Ямар бай? Би амар олон юм ярьсан. За энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе манайхаа. Дараагийн дугаар уулзлаа баярлалаа.